Сонгуул хойшлох асуудал хөндөгдлөө. Энэ нь онцгой нөхцөл байдлын хуулиар байж болох асуудал. Сонгуулийн сурталчилгаа гэж нэг том гай бий. Заавал ч хүн цуглуулж ярин ятхан айл бүрийн хаалгыг тогшиж сонин сэтгүүл гардуулна. Ядаж байхад коронавирусын амьдрах таатай орчин нь нэмэх 22 градус. 6 дугаар сар ерөнөл тогтмол 20-с 23 градустай байдаг. Жинхэнэ тааламжтай орчин нь. Яалтчгүй ухуулагч нар ковидтай гараараа сонин сэтгүүл тараанда одоо сонгогчд нь түүнийг гараараа барьж хүлээн аваад хуудсыг нь эргүүлэхийн тулд хуруугаа шүлстэн 7 их юм болно. Ковид-19 ингээд л сонгогчдын ам руу орлоо. Гэртээ очиод халдвар авсан амаараа сонгуулийн сонныг ярьж өгнө. Нөгөө ковидтай тарах материалаа гэр орноороо дамжуулж үүснэ. Мөн л хуруугаа шүлстэж долоогоод хуудсыг нь эргүүлнэ. Хуруугаар нь дамжсан ковид хайтан ам руу норж уушиг руу зүтгэн. Гол аюул энэ л байна. Тэгэхээр хойшлуулсан ч уг нь зөв юм шиг. Үүгээр зогсохгүй бас нэг том явуул нь бодлиан гарах эрсдэл маш өндөр. Нэр дэвшигчд бол тэр жигтэй бодлианы эзэд. Хэрвээ тойргийнх нь мас нөгөө тийшээ ханараад эхэлвэл тэд нэр халуурлаа байрлаа гэд хөл хорой тогтоолгуулахдаа сийхгүй. Бодлиан дундаас булан руу зохих гээд байна шүү дээ. Энэ талаар бүр мэрэгсэн лойрчдч бий. Жишээ нөгөө сэтгүүлчдийн эвлэлийн мант хоёр. Үүнэнд гүйцэтгэхэд ирэхээр харвалтын өмнөх байдал гэдэг хошин шог тоглож тарих толгой нүүр амаа альчуураар бүтээж хөвцсөн зураг хөргөө шеэрлээд эхэлдгийг санаарай. Тэгээд бүр нойрны төвд очиод хэвтчихдэг гэж байгаа шүү. Төсөөлж байгаагаар өмнө 3 тест байдал хэцүүдлээ гэхэд мант хоёр дуун дээр халуурлаа хамаг бие хэцүүдлээ харах гэж байна. Корона илэрлээ гэж хамаг имийг хаалгуулж хориулж элбэг чадах лойрчин. Гэх мэтэр энэ жилийн сонгуул бодлиан тасрахгүй. Тэгэхээр одоо яадаг ч юм байгаа. Ордноор дүүрэн хулгайч лойрч төлхөлдөөд байхад тэдний хугацааг сунгамааргүй байдаг. Сонгуулийн сурталчилгааг зөвхөн телевиз болон олон нийтийн сүлжээгээр хийлгүүл яадаг юм бол. Үгүй бол бодлиан утгач лойрчингууд айл хэдийнэ нэг юм бодоод олчихсон сууж байгаа. Ядаж байхад лойрчин мант хоёр Монгол Ардын намын пиарчин гэж байгаа.